Амраг үзэгчтэй онцгой байдлын байгууллагаас 14 хоног татан танд хүргэдэг онцгой байдлын цаг нэвтрүүлэг ээлж дугаараа хүрэх гээд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн эхэнд онцгой байдлын ерхий газрын дэргэдэх гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн түүхт 20 жилийн эрэх 5 дугаар сар тохиохтой холбогдуулан хүрээлэнгийн онцлог түүх болоод үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Монгол Улсын шатар сайдын 2005 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 63 дугаар тушаалаар сургаал шинжилгээ, судалгааны хэлс, гамшигын судалгааны төвийг нэгтгэж, гамшиг судлалын шинжилх ухааны хөгжүүлэх чиглэлүүд бүхий гамшигаас хамгаалах сургаалт эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах шийдвэр гарсан нь гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн их суурь тавигдах түүх эхэлсэн юм. Улмаар Монгол Улсын засгийн газрын 2008 оны 4-р сарын 30-ны өдрийн 156 дугаар тогтоолоор гамшиг судлалын хүрээлэн болж 2008 оны 6 дугаар сарын 16-нд боловсрол соёл шинжилх ухааны яамнаас улсын бүртгэлийн гэрчлэгээ авснаар төрийн өмчөд 35 дахь эрдэм шинжилгээний хүрээлэн болсон төвхтэй. Мөн засгийн газрын 2022 оны 65 дугаар тогтоолоор онцгой байдлын ерхий газрын дэргэдэх гамшиг судлалын үндэсний хүрээлэн болж өргөжсөн юм а. Түүхэн энэ 20 жилийн хугацаанд бол гамшигын судалгаа эрдэм шинжилгээ бол нэлээдгүй өргөжөж ирсэн. За анх бол лабораторитой галын лаборатори сургаалт эрдэм шинжилгээний төв гэсэн 2 төвтэйгээр анх байгуулагдчихсан болвол одоо 5 төвтэй үйл ажиллагаагаа явуулж байна. За гамшиг судлалын төвд бол зөвхөн одоо хуучин бол байгалийн гамшиг хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан гэдэг одоо 1-2 байсан бол одоо байгалийн гамшиг нь өөрөө ур амьсгалын өөрчлөлт тэгээ дээрэс нь одоо энэ уламжлалт бус аюул улс орны дотоод аюулгүй байдалтай хамааралтайгаар өшөө одоо төрөл нэмэгдэж гин, аюул нэмэгдэж гин, энтэй холбоотойгоор геологийн гаралтай, биологийн гаралтай, цагуурийн гаралтай гэх мэтчлэн ингэж одоо тодорхой хэмжээнд чиглэсэн ийм судлаач нартай болоод үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. За мөн түнчлэн одоо салбарын түүхийг судлах олон улсын болон одоо энэ дотоодын энэ гамшигаас хамгаалах салбарын түүхийг судлах ийм одоо бас судлаач нартай ингээд өргөн хүрээнд ажиллаж байна. Гамшиг судлалын үндэсний хүрээлэнд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нийтдээ 19 доктор байна. Гамшиг судлалын шинжилх ухааны өөрөө салбар дундын шинжилх ухаан учраас одоо өөр олон төрлийн тийм одоо шинжилх ухааны чиглэлийн юм хүмүүс одоо орж ажиллах хэрэгцээ шаардлага бол байдаг. Гамшиг судлалын үндэсний хүрээлэнд захиргаа гамшиг судлалын төв, аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төв, мэдээллийн технологи инновацийн төв, нөөц судлалын төв гэсэн бүтэц зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа. Чанарын менежментийн тогтолцооны олон улсын ISO 9001/2015 стандартыг нэвтрүүлсэн байгууллага юм. Тухайлбал гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төв нь анх 2011 онд онцгой байдлын ерхий газрын даргын тушаалаар гал хийм засраг зайнаас тандан судлах лабораториудыг нэгтгэн нэгдсэн лаборатори болж үйл ажиллагаа явуулж байна. Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төв нь анх 2010 онд онцгой байдлын ерхий газрын даргын тушаалаар нэгдсэн төв нэртэйгээр одоо байгуулагдсан. За манай аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төв бол одоо дотроо гал, хийм, газрын төсний бүтээгдэхүүний лаборатори гэсэн бүтцтэйгээр одоо 2010 оноос хойш одоо тасралт төв үйл ажиллагаа явуулж байна. Одоо 2017 онд хамгийн сүүлд аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн маань одоо лабораториуд ISO 2017-25 стандартаар одоо итгэмжлэгдэж стандартын одоо итгэмжлэгдсэн лаборатори болж одоо үйл ажиллагаа явуулж байна. За ингээд газрын төсний бүтээгдэхүүний лабораторид бол манай газрын төсний бүтээгдэхүүний инженер, мөн техник гэсэн ийм бүтцтэйгээр одоо ажиллаж байна. Хүрээлэнгийн одоо үндсэн одоо бүрэлдэхүүн бүтцэд бол одоо 4 төв байгаа. Одоо 4 төвийн нэг бүрэлдэхүүнээс бол одоо манай аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төв. За хүрээлэн дотроо бас нэлээд чухал одоо үүргүүдийг гүйцэтгэдэг одоо ийм нэгж байгаа. Үндсэндээ дандаа лабораторийн чиглэлийн тэгээд лабораториос гарсан үр дүнг боловсруулж тэн дээр одоо судалгаа, статистик мэдээллүүдийг гаргаж тэн дээр дүгнэлт гаргаж одоо практикт хэрэгжүүлэх дээр одоо ингэж ажилладаг. Гамшиг судлалын шинжилх ухаан нь байгалийн болон нийгмийн шинжилх ухааны олон салбарыг хамардаг салбар дундын шинжилх ухаан. Тийм ч учраас гамшиг судлалын үндэсний хүрээлэн гамшиг судлал төдийгүй шинжилх ухааны өөр олон салбарт гамшигаас хамгаалах үйл ажиллагаатай холбоотой судалгаа эрдэм шинжилгээний ажлуудыг хийж судалгаа шинжилгээний ажлуудад тулгуурласан бүтээгдэхүүн үйлчилгээ инновацийг нэвтрүүлээд байна. Судалгааны ажил хийгээд тайлан болгоод гаргана. Энийг амьдралд яг гамшигаас хамгаалах үйл ажиллагаанд нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага бол биднэрт тулгарсан явцын дунд. За тийм учраас энэ инновацийн төвийг бол байгуулсан. За судлаачдаас
төвүүдээс гарч байгаа судалгаа эрдэм шинжилгээний ажлыг яг гамшигаас хамгаалах үйл ажиллагаан дээр бүхэл бүтэн инновац болгоод яг амьдрал дээр хэрэгжүүлэх одоо ийм зорилгоор инновацийн төв байгуулагдсан. За инновацийн төв нь бол одоо олон улсад хэрэглэгдэж байгаа, олон улсад одоо шин дэвшилтэд гарсан энэ техник технологиг гамшигаас хамгаалах үйл ажиллагаанд нэвтрүүлэхээс гадна за манайх өөрөө дотооддоо яаж инновацийг бий болгохын, бодлогын инновац, бүтээгдэхүүний инновац гэх мэтчлийн ийм одоо инновацуудыг одоо бий болгох зорилгоор инновацийн төв бол 2015 онд байгуулагдсан. За 2018 онд нөөц судлалын төв байгуулагдсан. За нөөц судлалын төвөнд хажуудаа гарааны компанитай байгалийн эрсдэд багсрамал хичээл хийх юм гарааны компанитайгаар байгуулагдсан. Ган тэсвэртэй сортын судалгаа 4 Монгол орны одоо бүс бүслүүрээ онцлогоос хамаараа 5 бүс дээр бол зохион байгуул 5 жил хийлээ. За эндээс бол ирээдүйдээ сорт, нутагсан сорт гэдэг ган тэсвэртэй ийм одоо сортуудыг гаргаж авсан ийм одоо бас инновацийн ажлууд байна. Чуурилан дээр туршид бол энэ малын одоо жилбийг алдагдуулахгүй тэр одоо хээлтэй малын жил балдагдуулахгүй ийм одоо дүгнэлт бол малаа чуурилангаас гаргах жишээтэй ийм одоо инновацийн ажлуудыг бол хийгээд тэгээд мөн нөөцийн одоо бодлогын судалгаа хийгээд ингээ явж байна. За энэ гамшигаас хамгаалах бодлого стратеги суурь судалгааны үр дүнгээр бол за одоо ямар нөхцөл байдал байгаа юм? Бид нар дараагийн 4 жил, тэрний дараагийн 4 жил гээд богино дунд урт хугацааны одоо тэр трендийг гаргаж ирсэн. За энэнгээрээ бол онцгой байдлын байгууллагын стратеги төлөвлөгөө нь өөрөө яг энэ судалгаан дээр суурилж хийгдсэн учраас ухаанд суурилсан шийдвэр гаргалж, шинжилж ухаанд суурилсан бодлого боловсруулах, бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэдэг энэ онолтой, энэ одоо үзэл баримталтай бол явцаар нийцэж байна гэж ингэж үзэж байна. Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн лабораториуд нь үндэсний итгэмжлийн төвийн дарга 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн А87 тоо тушаалаар 3 дахь удаага итгэмжлэгдэн орчин үеийн багаж тоног төхөөрөмжүүдийг ашиглан гамшигтай тэмцэх үйл ажиллагаанд лабораторийн сорил шинжилгээний үр дүнгээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тухайлбал гал төмрийн хэрэг зөрчлийн үүсэл шалтгааныг тодорхойлох лабораторийн туршил шинжилгээ хийх хүрээнд 20 жилийн хугацаанд эрхвээ этгээдийн шинжиж томилж шинжилгээ хийх тухай тогтоолыг үндэслэн 1100 орчим шинжээчийн дүгнэлтийг гаргаж 2500 гаруй хэргийн газраар шинжилгээнд ирүүлсэн дээж шинжилгээ хийж химийн бодис асгарч алдагдсан ослын 110 гаруй удаагийн голомтонд үүрэг гүйцэтгэжээ. Галын лабораторийн одоо үндсэн чиглэл бол одоо эрх бүхий байгууллагын одоо тогтоолын дагуу гал төмрийн шалтгаан төслийг тогтоох шинжээчээр томилогдсон үүрэг гүйцэтгэдэг. Мөн одоо барилгын материалын гал сүрэлтийн одоо зэргийг тогтоох мөн одоо Монгол улсад одоо импортоор орж иж байгаа бүтээгдэхүүн бараа материалын одоо үзүүлэлтүүдийг тодорхойлж одоо сорилтын дүн гаргадаг. За мөн одоо химийн лабораторид нь одоо мөн одоо эрх бүхий албан тушаалны тогтоол буюу одоо цагдаа, шүүх прокурор болон одоо мөрдөгчийн одоо тогтоолын дагуу хөрсөн дасгасан шатах тослох одоо материал илрүүлэх юм шинжилгээ хийж одоо шинжээчээр бас мөн ажилладаг. За мөн цацраг болон одоо химийн осол тохиолдсон үед одоо хэргийн газар дээр явуулын лаборатори одоо ажиллуулж одоо тухайн газар дээр очиж бол одоо хэмжилт хийж лабораторийн төвшөнд бас одоо дүгнэлт гаргаж ажилладаг. За мөн газар нутгийн бүтээгдэхүүний лаборатори бол одоо манай судалгаа шинжилгээний зорилтоор үндсэндээ улсын нөөцийн салбар болон одоо харьцуулсан судалгаануудыг хийж бол одоо үр дүн гаргадаг. Ийм онцлогтой. Гамшиг судлалын үндэсний хүрээлэл нь 20 жилийн явц тохиолдуулан онцгой байдлын байгууллагатай холбоотой 1930 оноос хойш эрх зүйн баримт хүчиг, ном сургуучиг, гарын авлага танилцуулгыг судлан үзэж 2004 оноос хойш материалуудыг төвөрлөн нэгтгэсэн ном гаргаж олонний хүртэл болголоо. Энэхүү бүтээл нь Эрдэнэтэн судлаач мэргэжилтэн ихтэй сургуулийн оюутан сонсогч нарт сурах бичиг болгон ашиглах боломжтой судалгааны их сурвалж болохоос гадна олон нийтэд онцгой байдлын байгууллагын талаарх түүхэн мэдээлэл хүргэх товчон болсноороо онцлогтой юм а. Монгол улсад тохиолдсон ой хорийн төмрийн 24.7% нь 4-р сард бүртгэгдсэн байдаг байна. Төмрийн аюултай үе буюу хураашлтын зэрэглэл өндөр байгаа. Энэ үед иргэн бүр ой хорийн төмрөөс урьдчилан сэргийлэгч байхыг уриалж сэргийллийн хамгааллын аяныг өрнүүлж байна. Монгол Улсын ойн сангийн талбай 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 12/100-ны 21%-ийг эзэлж байна.
Ойн сангийн талбайг төлөв байдлын хувьд ойн талбай, ойн бус талбай гэж хоёр ангилдаг. Ойн талбайг дотор нь ойгоор бүрхэгдсэн талбай, ойгоор бүрхэгдээгүй талбай гэж ангилдаг байна. Тухайн газар нутгийн ойрхог чанарыг тогтоохдоо ойгоор бүрхэгдсэн талбайгаар тооцож үнэлдэг. Монгол орны ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбай нь нийт газар нутгийн 845%-ийг эзэлж байна. Монгол улсын ойн сангийн талбай 83.1%-ийг навч шилжмөстэй 16.9%-ийг заган ой эзэлдэг байна. Алсын хараа урт хугацааны бодлогын байран бичгээр бол Монгол орны ойрхог чанарыг 9% төргөнө гэсэн том зорилт тавьсан байгаа. Тэгэхээр өнөөдрийн түвшинд одоо Монгол орны ойн сан хэд байгаа юм бэ гэдэг асуудал бол бас гарч ирнэ. Тэгэхээр ойн нөөцийн мэргэжлийн зөвлөл гэж байгаль орчин урамсгалын өөрчлөлтийн сайдын баталсан одоо ажлын хэсэг байдаг. Тэгэхээр тэр одоо ажлын хэсэг ойн нөөцийн мэргэжлийн зөвлөл бол 25 оны 1 сарын 6-ны өдөр хуралдаад одоо Монгол орны ойн сан өнөөдрийн байдлаар нь 845% байна. За 845-аас 97.3% нь ойгоор бүрхэгдсэн талбай, үлдсэн хувь нь бол ойгоор бүрхэгдээгүй талбай гэдэг хангилалт бол багтж байгаа. Тэгэхээр ойгоор бүрхэгдсэн талбай хангилалт бол одоо юу орж байгаа юм бэ гэхээр байгалийн ой, тармилын сөв төрлөг орж байгаа. За тэгээд ойгоор бүрхэгдээгүй хангилалтаар нь болохоор хөнөөл шивж өвчнөд нэрвэгдээд одоо урах чадвараа алдсан. За төмөр нэрвэгдээд урах чадвараа алдсан. Тэгээд байгалийн аясаар сэргэж ургаж байгаа, оожж байгаа талбай, оож усан талбай. За тэгээд салхицсан дунсан талбай. Уулын таг оройгоор байдаг одоо тармаг мод гэсэн юм ангиллууд бол байдаг. Тэгэхээр нийт одоо ойгоор бүрхэгдээгүй талбайд бол одоо төмөрд нэрвэгдээд одоо урах чадвараа алдсан талбай бол яг одоогийн байдлаар бол сая 376,664 га талбай бол эзэлж байгаа. Тэгэхээр энэ хэмжээний одоо байгалийн баялаг бол одоо хүний буруутай үйл ажиллагаанаас болон одоо байгалийн хүчин зүйлээс төмөрд нэрвэгдээд урах чадвараа алдсан гэж ойлгож байна. Монгол улсын ойн санаа нутгийн хойд хэсэг дарахсан шилмөс, навчид ой, нутгийн өмнө талын говь цөлийн бүсэд дарахсан заган ойгоор бүрддэг. Байгаль Сибирийн их тайга, Төв Азийн хээр цөлийн торгон загт оршиж, уур амьсгалын эрсдэс нөхцөлд ургадаг манай орны ойн байгалийн жамаар нөхөн сэргээх чадвараар нэн хязгаарлагдмал ойн төмөр хөнөөл шавж өвчин болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд хялбархан өртдөг эмзэг экосистем юм. Байгаль өөрөө өөрийгөө бас ингээд нөхөн сэргийгээд дараагийнх нь одоо төрөл зүйлийн моднод ургаад ингээд явж байгаа газар байгаа боловч бүр одоо урах чадвараа алдаад сэргүү ургалт байхгүй газрууд ч гэсэн байгаа. Гэдгийг бол одоо манай одоо мэргэжлийн байгууллагууд болон судлаачид бол жил болгоо одоо олж тогтоодог тийм онцлогтой ажиллагаа. Байгаль өөрийнхөө аясаар ингээд дахин сэргийг явж байгаа талбайнууд дээр бид нар бол одоо ажилтаа аж ахуйн хэмжээг арай бага төлөвлөж гэдэг юм уу тийм. Тэгэхээр хүний хүчин зүйлийн нөлөө орж иж одоо сэргийх боломжтой газруудаа бид нар бас зураг авалт хийгээд зураг төсөв боловсруулад төлөвлөлтүүдээ хийгээ явж байгаа. За энэний нэг жишээ бол Монгол Улсын ерөнхийлөгчийн санаас нь тэрбум мод хөтөлбөр байгаа. Тэрбум модны хөтөлбөрийн хүрээнд бол одоо манай ойн салбарын нөхөн сэргээлт одоо тарцуулгацсан ажлууд бол бас арай өөр түвшинд гараад тэгээд дараагийн ажлууд бол төлөвлөгдөөд масс тарилтын ажлууд бол ингээд хийгдэж явж байгаа гэж байна. Дэлхийн ур амьсгалын өөрчлөлт бол зөвхөн одоо байгаль орчны чиглэлийн хүмүүс биш, зөвхөн онцгой байдлахны тэмцдэг ажил биш, одоо болгонд одоо оролцож чухлаа гэж уриалгах хүсэж байна. Улсын хэмжээнд сүүлийн 10 жил буюу 2015-аас 2024 оны хугацаанд 1535 удаагийн ой хөрийн галт төмрийн дуудлага бүртгэгджээ. Төмрийн улмаас 6 хэрэгэн амь насаа алдаж 27 хүн төлөгдөж хэмтэн 17.3 сая га талбай шатаж 22.9 мянган мал хорогдож 196 гэр байшин шатаж 237.8 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна. Ой хөрийн галт төмөр нь иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэлээс шалтгаалж байгаа бөгөөд энэ нь нийт төмрийн 80-90%-ийг эзэлж байна. Ой хөрийн төмөр нь байгаль эколог болоод хүний амь нас эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс иргэн бүр байгаль эх орноо хамгаалагч байж ой хөрийн төмөрөөс өрсөн сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлдэг байхыг уриалж байна. Онцгой байдлын цаг нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгчдэнд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.